Тана. Саман номон гэдэг эмэгтэй тэрий. Тийм. За би энэ өчигдрөө өөрөө чи үзүүлсэн шүдний имлэгээс ярьж байна. Би өөрөө захирал нь байгаамаа. Боол гэдэг хүн байна. За. За чиний шүдийг өчигдрөө имчилсэн энэ цэвэл сүрэнгээд энэ танаа найз уу? Энэ манай эмч. Найз нь шиштэй би харин үзүүлчихэд маргаас ном тавиулна гэд мөнгө төгөөд төлөхөө мартаад гараа. Гэхдээ чи миний дууд ямар хариуцлагагүй юм бэ? Одоо чамаас болж энд бөө хэрүүл болоод ажилласаа халах уу, болох уу гэдээ одоо нулимсандаа холигдоод энд байж штэ цэвэл сүрэнд одоо. Би маргаас наасаа бити хил ам болго. Хил ам болохгүй чи мэддэм юм миний дүү. Хамгийн гол нь энд цэвэл сүрэнгээд хүнийг ажиллаас нь халахаас гадна дээр нь намайг халах гээд байна. Манай дэд захирал. Манай дэд захирлыг манай шүдний имлэгийн ерөнхий корпорацийн группийн захирал халах гээд байна. Группийн захирлыг та нар энэ мэтчлээ ажиллах юм бол би та нарыг тусал дэмжихгүй гэж цаад Араби спонсор нь одоо Мухаммад гэдэг спонсор нь одоо хамтарч ажиллахаа болох гээд байна. Ингээд 5 6 хүний амьдрал шийдэгдэх гээд байна миний дүү. Би наан ч та ихе миний үгийг сонсч би санаа өөрчлөлтөжтэй. За. Танаа дээр очиод наан ч бүртгэлээ хийлгээд би үзүүлчихэд маргаас наасандаа чинь лом тавих юм байна гэж тэгмээс тэгвэл би маргааш хэрэгтэй яачаа гэж гараа. Цэвэл сүрэнд чи мөнгөний маргааш өгнө гэж хэлсэн юм уу яг? Би хэлсэн. Одоо ингээд би өнөөдөр ингээд юу ачаа би маргааш над самбач угаасаа маргааш өнөөдөр энэ тавьсан ломоо тавилгаа чинь тэгээ би маргааш ирнэ гэд. Одоо миний чамаас одоо тэгээд энэ олон хүмүүс ажиллаас халагдаад байна. Одоо хэн хариуцлага нь өрөх вэ? Наад нэг үзүүлгийн төлбөрнөөс болж ингэж хөл бүтэн хүний. Гэхдээ нэг үзлэгийн төлбөр боловч өмнө хэдэн удаа ийм хэрэг давтагдсан бэ? Өмнө хэдэн удаа ийм зүйл болж байсан бэ? Энэ хинч таашгүй заяа. Би доош бүтгүүс миний гэрийн хаяг бүх юм байгаа. Үзлэгийн мөнгө төгрөг өгөөгүй гэж асууж үзсэнийг танаас үзэх байхгүй юу? Гэхдээ би чамтай үүсгээд би чам руу яриад байна штэ миний дүү. Чи 20,000 төгрөг өгсөн бол өнөөдөр 22 хүн ажиллаас халагдахгүй ээ. Чи 20,000 төгрөгөө өгсөн бол өнөөдөр хорвоод ямар жаргалтай инээмсэглээд бид нар байж ах вүлээ. Чи 20,000 төгрөгөө өгсөн бол хоёрын хооронд юм би ярихгүй миний дүү. За яасан миний одоо шүү. Гэхдээ яасан гэдэг юм байхгүй. Хамгийн гол нь цэвэл сүрэн гэдэг хүнийг ажиллаас нь халчаад байна. Чипак минь заа юу. Чипак хүүхэн минь чипака. Тинтий хүний ажилласаа халагдаад гэж бодохгүй. Энэ цэвэл сүрэн манай ерөнхий захирлын өөдөөс дунд туруу пакюга гаргаад тэгээд тэр гаргасан дунд турууга хамралуун чихэж эргүүлээд тэр нусын амд нь буцаага хийж байгаа байхгүй манай захирлыг. Манай захирал бол тийм хүний өөдөөс хөдлөөд идэггүй тийм хуулийн хүн байдаг байхгүй туранхай би муутай. Хүний өөдөөс эмэгтэй хүнийг зодож дийлдэг. Тэгээд ингээд хамралуун ингээд дунд туруугаа ийг эргүүлж яхад нь зогсчихдаг. Манай захирлаас өөрөө тэнэг байгаа байхгүй юу? Мө тэнэгүү та нар бүгдээрээ тэнэгүү заа ёо. Би бүсгүүлээд явсан. Би маргааш ирнэгээд би цаг 12 учраас танаас орж ирдэг. Нэгээс бишээдээ 12-оос ороод нэгээс гарч ирдэг. За миний дүү за тэр яах вэ? За тэр цагийн хуваар маяр яах вэ? За энэ цэвэл сүрэнг одоо халсан. Цэвэл сүрэнг халагдахад одоо чи гол буруутай. Тэгэхээр чи одоо энэ шүдний эмнэлэгт эмчээр ажиллана гэсэн үг. За чи ажилд эсвэл одоо 3 4 сая төгрөгийн торгуулт хөл одоо өөр ямар чарга байхгүй. Тэгээд энэ цэвэл сүрэнг тэжээ одоо чи. За хэдэн төгрөгийн үсгийн мөнгө чи хэдэн төгрөгийн үсрээ шатаад хийж болох юм. За тэр хүний амьдралыг та нар хадаад ингээ явуулчих юм бэ. Хэдэн төгрөг гэж. Үгүй миний дүү би чамд харин хэлээд байна шүү дээ. Мөнгө төгрөг би чамаас одоо авахаа болсон. Чи одоо нэг бол энэ цэвэл сүрэнгийн оронд ажил нэг бол одоо миний одоо шүдийг янзалж өгөө. Миний шүд одоо ардлын шиг араа хэсэг нь хорхоодсон байгаа. Энийг одоо өрөмдөөд яаж ломдох вэ? Чи янзалж өг заа ёо. Эсвэл чи 5 сая төгрөг төлөөд энэ цэвэл сүрэнг одоо насаар нь тэжээ. Цагаан сараар нь хэвийн бав ууцыг авч өг. Гэхдээ тэгэж болохгүй шүү дээ. Би наас нь угаасаа ямар шууд бүсгэлгүй гадны устдаа гадуур гүйж ороод шүдээ үзүүлчих хүү гараа. Би хоёр давхрын энэ тэр нэг залуу тэр очоод би бүсгэлсэн. За би өөр чи нэг мөлийн анхааралтай сонсож байгаа заа ёо. Би өөртөө чи өнөөдөр болцоод зайсан толгоо гараад паркийн тоглоом дээр сайхан суугаад уруул дээр чин удаан унсаад эргэлтийнхэн бүжмээр байна. Бүгдийг мартий хойлоо. Бүгдийг мартий. Яагаад тэгэхээр энэ бүхэн бүгдрээ тоглоом байлаа. Нэвтрүүлэг байлаа. Та нэвтрүүлэгт яг одоо оролцсон байна. Сайн байна уу та? Pace Mambo гэдэг нэвтрүүлэг байна. Яа ёстогой. За Pace Mambo гэдэг нэвтрүүлгээс өөртөө ч холбогдсон байна. Тэгэхээр анхаа гэд найз нь одоо энэ бүгдийг зохион байгуулж тоглоуллаа. За. Найздаа маш их хайртай шүү. Найзгаа уурлуулж гомдож ирсэн бол уучлаарай. Миний зүгээс барьж байгаа гинтийн бэлэг байлаа. Найздаа хайртай гэдэг үгийг дамжуулсан. Тэгэхээр чамд ямар санагдсан бэ? Анхаад хандаад юу гэж хэлэх вэ? Шокнд ордгүй яа. Юм найзгаа хэлмэсэд ажиллаж нүсэж хасуудсан мах гэж бодсон. За яг эмзэг сэдвүүдэр чинь дөрүүлсэн байна. За тэгэхээр гоё нөхөрлөөрөө гоё найзууд яваарай. Pace Mambo нэвтрүүлэг байлаа. Santiago байлаа. Баяртай.